Хүүхдүүдээ бүгдээрээ хамтдаа аялалд явцгаая. Бид аяллынхаа явцад байгалийн янз бүрийн үзэгдлүүтэй танилцах болно. Нар өндөрт хөөрчээ тэнгэрт нэг ч үйлгүй цэлмэг байна. Шувууд жиргэн дуулан бүжиглэнэ. Хүүхдүүд аялалд гарахад бэлэн боллоо. Тэд үүргэвч үрсэн байв. Хүүхдүүдээ аялалд явахад юу бэлтгэх вэ? Тэдний үүргэвчэнд юу байгаа бол? Хүүхдүүд замын турш дуудуулж, элдвийг ярилцаж, инээж хөөрч явлаа. Гэтэл тэдний өмнө өндөр ургасан өвс зэгс таарчээ. Хөөх, ямар өндөр, ямар утган ургаа вэ? Энэ зэгсэн дундуур гарахаас өөр зам алга. Хүүхдүүдээ усанд сэлэх мэт хоёр гараараа ээлжлэн зэгсийг яараач гараад замаа олцгоё. Хүүхдүүдээ зэгсийг ярьж гарахад ямар дуу чимээ гарсан бол? Аялагчид маань ийхүү эхний саадыг амжилттай давлаа. Цааш явтал тэдний замд гол тааралдав. Түүнийг мөн л гатлахаас өөр зам алга. Голыг гатлахад зэгснээс өөр дуу чимээ гарах болов? Алив гаталцгаая, болгоомжтой яваарай хүүхдүүдээ. Усыг гатлахад ямар дуу чимээ гарах бол? Тэд ийхүү хоёр дахь саадыг амжилттай давж чадлаа. Энхээ сарны хоёр зэгс голыг хэрхэн туулснаа багштай найз нартай ярьж байтал хөөх, энд ямар их чулуу байна гэж туяахан чулуун дээр гიშгэж байлаа. Ямар дуу чимээ гарах бол сонстоо хүүхдүүдээ. Харин батаа гартаа чулуу бариад ус руу шидэж тоглож байлаа. Хүүхдүүдээ ямар дуу чимээ гарах бол? Аялал сонирхолтой бас хөгжилтэй байлаа. Намрын шаргал навчис газар хөглөрөн унсан байв. Хүүхдүүд хатсан навчсыг гიშгэж гартаа базаж тоглоно. Ямар сонирхолтой юм бэ? Найзуудаа, түүнээс гарах дуу чимээг бүгдээрээ тоглож үзүүлцгээе тэхүү. Гэнэт тэнгэр бүрхэж бороо шайган орлоо. Хүүхдүүдээ өөрийгөө борооноос халахлаарай. Үүргэвчнээсээ аяллынхаа зүйлсийг гаргаарай. Навчсын шаржигнах чимээ ямар чимээгээр солигдов? Бидний хөгжилтэй аялал маань ийхүү өндөрлөлөө. Энэ аяллаар бид байгалийн олон янзын дуу чимээтэй танилцлаа.